Сайн мэцхан уу гэргийн харилцааны тухай подкастын маань 12 дахь дугаар хүрч байна. За тэгээ та хэдээсээ санал асуугаад бас амлсан ясаараа Америкт тэтгэлэггүй ч гэсэндээ хэрхэн гэр бүлээрээ сурж бас ажиллаж болох вэ гэдэг талаар өнөөдөр ярих гэж байна. Тэгээд төгсгөлд нь тэгээд энэ сурж авах хугацаанд харилцаан дээр гаргасан нэг одоо давуу тал сул талч гэх юм уу те өөрсдийн бас тулж исэн туршлагаа бас бяцхан оруулаад мэдээж харилцааны тухай подкаст юм чинь оруулаад явъя гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн маань хамгийн гол нь ярих гээд байгаа шалтгаан маань гэхээр найз нөхөд хамаатны садан бас танихгүй ингээд нөгөө подкаст хийж гиснээс хойш хүмүүс ингээд ганц нэгээр мессеж үчээд яаж Америк явах вэ? Юу нь ямар хөө байдаг вэ гэд айгүйх ингээд асууж холбогддог бас хаяа те. Тэгэхээр нөгөө хүн болгон руу ингээд тусна ингээд одоо ингээд бүх юм ингээд яриад хэлээл ах бас мессежээр бичгээр ч бас айгу учир дутагдaltaй байдаг шүү дээ. Тэгэхээр нь ерөнхийдөө бас хүмүүс сонирхож байвал хүрхчээ гэдэг зорилготой бол байгаа шүү. Тэрнээс бас мессеж үчигтэй залхуураад байгаа юм шээ. Хариулдаг аа тий. Тийм гэхдээ нөгөө бас өөр хүмүүстээс хэрэг болж байна юм аа тий. Тэгээ энэ бол яг битэрийн л яг өөрсдийн маань л туулсан хувийн туршлага болохоос биш. Яг одоо 100% яг л ингээл хийвэл шууд Америкт ирэл ингээл ажиллаад тэгчин гэсэн юм бол ерөөсөй байхгүй. Бид хоёр ирэхэд одоо юу тусалсан бэ? Яасан бэ? Бид хоёрын өөрсдийнхөө л яг үзэж харсан тэр туршлагаа хуваалцаж байгаа шүү. Тэрнээс бид хоёр бол нэг зуучлалын байгууллагын төр бол биш ээ тий. Тэгэл байх. Мэдээж яг л нөгөө сая хийсний дагуу тий. Хин нэг өмнө конвенц хийх гээгүй тий. Зүгээр л өөрснөө туулсан сонирхолтой зүйлсээ бас хүмүүсийн төдийлөн гаргаж ирж ярьдгүү магадгүй зарим хүмүүс илүү академик талаас нь яриад байдаг юмнуудыг ойлоо зүгээр л энгийн талаас нь ярьж хүмүүст хүргэе гэж ярьсан тийм ээ. Наа чи амар гоё санааш. Тарин нэгдэж их бодог л юм зүгээр л өөрсдийн туршлагаа суулцаад хэрэг болоосаа л гэж юу нь бол бодсон тий. Тий. За тэгвэл хоёлаа эхлэхдээ эрхийн тулд мэдээж хэрэг бэлтгэл үе шатаага тий. Сургуульд тэнцхийн тулд ер нь юу хийдэг вэ, яадаг вэ гэд хөвчлэн хүмүүс одоо нөгөө тэтгэлэг авах гэж одоо маш их цаг хугацаа зарцуулдаг шүү дээ. Гэхдээ тэтгэлэг авсан ч гэсэн тэтгэлэг аваагүй ч байсан дээ сургуульд одоо гадаадад ялангуяа Америкт элсгэд яг ямар шалгуурууд байдгүй тэрэндээ хэрхэн яаж бэлтэх вэ гэдэг талаар эхлээ ярих уу. За тэгье. За мэдээж нэгдүгээрт за бүрийг ингээд жинхэнэ ингээд детальны бэлтгэлээсээ өмнө хоёлаа зүгээр ер нь яагаад гадагшаа сурах хэрэгтэй юм гэдэг шийдвэр яагаад гаргаж байгаа юм гэдэг өөрснөө бодлыг хуваалцъя л да тий. Миний хувьд бол яг нэг тийм шийдвэр гаргах үе нь өөрөө мэргэжлийн хувьд, карьерийн хувьд яг нэг юм хан тулж байгаа юм шиг тий. Яг нэг юм мэдхгүй зүйл төр хүрч байгаа юм шиг эсвэл юм болгоны мэдж байгаа юм шиг нэг юм сонин юм гацаан дээр ирсэн гэх юм уу. 5 жил ажилласан нэг байгууллагад тэгээд мэдээж тушаал дэвшээд айтайхан явжсэн ч гэсэн 5 жилийн дараа нэг юм бүх юм мэдчих юм шиг. Тэг яг хийхээ бас сайн мэдэхгүй юм шиг. Гэтэл нөгөө талд нь англи хэл маань ч гэсэн яг ингэ сайн мөртлөөрөө төдийлэн сайн биш юм шиг. Тэгээд нэг юм сонин гацаанд орчоо тэгээд ер нь яавал энэ гацаанаас гарах юм бэ тий. Гэт гарч ирсэн шийдвэр нь өрөөлөг за гадагшаа явъя. Өөрснийгөө сорий тий. Хэл маань яаж сайжрах нь вэ? Мэдлэг боловсролт маань яаж сайжрах нь мэдэхгүй байна. Тэгтээ явуулсан яваад сориод үзье гэсэн тийм шийдвэр гаргаж ирсэн да. За миний хувьд яагаад ингээд гадагшаа явах ч юм уу тий. Ялангуяа ингээд Америк явах шийдвэр ингээд гаргахад хүрсэн бэ гэх. Тэгэхээр манай битээ нөгөө яг гэр бүл бас болчоод 2-3 жилийн дараа ч лөө тий. Тэрнийхаа дараа ингээд уг нь бол хоёлаа гадагшаа явъя гэж ярьж эхэлсэн л дээ. Гэхдээ нөгөө яг бүрэн шийдвэр түрээгүй. Яа тэгэхээр манай хүн нөгөө нэг компанид ажиллаад ингээд тушаал ингээд төвшээлсэн те. Ингээд боломжийн тэгэл ингээд бонус саленттэй болоод ингээд дэжгүй яваадсан. Тэнгууд нөгөө хоёлаа нэг удаа суугаалаас ярьжсэн те. Хоёлаа ер нь одоо цаашдаа яах гэдэг юм бэ гэд. Тий. Тэнгууд нөгөө манай хүн болоод байхад чинь битээр ингээд хаяад гадагшаа явчихаар бас буцаж ирэхээр чинь тэр дунд нь үсэж байгаа бас Монгол байгаа нөгөө нэг боломжууд үсэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд карьерч өсөж байхад яг ингээд орхио явах чинь зөв ч юм уу тий. Тэгэхээр хоёулаа ер нь байгаад харцсан дээр юм шиг үү тий. 1-2 жил болсон байхгүй юу тий. Тэр үед нь тэгээд яг бас шийдвэр төрж чадахгүй байсан. Тэгээ би нөгөө нэг Филиппин явсан гэж ярьж байсан шүү дээ. Тэгээ Филиппин явж ирээд ерөнхийдөө яг тэгж явахдаа ер нь Америкт юм явна шүү гэд нэг юм зорилготой тэр үед манай хүн яг товлоо бэлтэж таарчсан тий. Товлоо бэлтээ би бас явчаад ирээ. Угаасаа Америкт ч орох хэл бас угаасаа хэрэгтэй. Цаашдаа сурна гэж бодож байгаа юм шиг. Тэгээд шийдвэр гаргаад тэгээд яг Филиппинээс ирэл тэр зунаас нь ахуулаад ерөөсөө амар тууштай шийдэл ялангуяа нөгөө анх удаа гадагшаа явж үзээд тэгээд окей гэдэг өөр зөндөө олон болоочуд байгаа юм байна. Өөр ингээд энэ сурах хүсэл тэмүүлэл тий. Өөр гадны хүмүүс ингээд Филиппинд ирчээ цаашаа ингээд Америк, Австрали, Англи руу ингээд явж штэ тий. Би яагаад явж болохгүй. Энэ удаа би ганцаараа ерөөсөө явмааргүй юм байна. Тэр хоёул ингээд тусдаа гадагшаа яваад үзчихэж чаа. Тэгээ одоо энэ удаа гэр бүлэрээ одоо ингээд шинэ экспириенс аваад өөрсдөө бас ингээд сориод яваад үзье гэд. Тэгээд яг шийдвэр гаргаж ирсэн тий. Тэрнээс яг Монгол нөгөө нэг Монгол маань болохгүй байх, бүтэхгүй байх. Монгол одоо муухай хаста нэрээ
гэд ингээ Монголоо голоод ч юм уу яг чин сэтгэлээсээ хэлэхэд бол тийм бол огт байгаагүй те. Өөрсдийгөө яг ялангуяа голоод сайжруулах хэрэгтэй юм байна. Өөрсдийгөө сориод үзье те. Ингээд зарим нэг талаараа ингээ Монголд байхаар бүх юм бэлэн. Тэ нэг сайхан машин дээрээ гон чин гэр орондоо амьдарч наав ээждэг уулз чин те. Ингээл амар эрхлээд байгаа. Нэг л өөрийгөө сорж чадахгүй. Би юу нь юу хийж чадах юм болоо гэд зүгээр нэг хувь хүнийхээ хувь жижигхэн юм гэсэндээ бодож исэн. Тэгээ нэг тиймэрхүү сорилтууд яг хэрэгтэй байгаа юм шиг санагдаад те. Тэгэхгүй нэг залуу байгаа дээр сорилт болгоныг авахгүй болохоор ч те ирээдүйд том болчихоор ч хүүхдүүд байгаа том болчихно те. Тэгэхээр эрсдэл хүлээх маань айгүй юм багсаж байгаа юм шиг санагдаа. Тэгээд айгүй шийдээд зөрөгтөөр шийдээд тэгээд бэлтгэл ажил руугаа ер нь орж ирсэн те. Тэгээ нэг бэлтгэл ажил чинь өөрөө ер нь хэр хугацаанд шаарддаг вэ арай? Ер нь бол 1-2 жилийн хугацаанд бэлтжиж тэгжээж явна л да. Тэгэхгүй одоо жишээ нь намар үлийн элсэлт гэж байгаа те. Тэрэнд чинь одоо чинь намрын элсэлтэнд нь хавар материал явуулсан байх хэрэгтэй ч юм уу те. Тэгэхээр жишээ нь одоо бол чинь одоо 9 сар болох чинь эрх намрын эсвэл эрх өвлийн элсэлтэнд одооноос бэлтжих байхгүй хамгийн эхлээд те. Гэхдээ за тэгээд одоо тэгвэл ажиллаа ингээд. За ерөнхийдөө бол процесс нь өөрөө болохоор нэгээс ерөөсөө 2 жил ерөөсөө болд юм байлээ. Битүүрийн хувьд бол ерөнхийдөө нийтдээ 1 жил хагас 2 жил болсон гэж хэлж болно те. Тийм тэгээд тухайн үед амар удаан юм шиг тэгэл ингээд за одоо хаврын яриад намрын өвлөн чим хичээл тавьчмаар л байгаа шүү дээ гэлс те. Гэтэл тэгтгүүл юм байлээ хугацаа шаарддаг. За тэгэхээр нөгөө сургуультай хэсгийн тул шалгуурууд нь юу вэ? Тэр талаараа ярих уу? За тийм. За ерөнхий бэлтгэл бол нэг ийм л 3 бэлтгэл байгаад байгаа шиг байна. Нэгдүгürt мэдээж сургуулиас урилга авах. За сургуулиас урилга авах. Сургуультай тэнцэх те. Сургуультай тэнцэх гэдэг нэг бэлтгэл байгаа. Хоёрдугаарт виз одоо Америкийн виз авах. Тэр нь бэлтэх гэж бас нэг бэлтгэл байгаа. Гуравдугаарт мэдээж Америк руугаа явах. Тэгээд гадаад руугаа явах. Очоод сургуулиудаа сурч эхлэх гэдэг нэг юм 3 зүйл биш үү те. Бэлтгэл байгаа тийм. Нэгдүгээрх нь одоо чинь сургуулийн урилга авах нь өөрөө нэгдүгürt мэдээж өөрөө сургуулаа сонгоно. Хаашаа ямар сургууль явмаар байгаа юм? Аль хот руу явмаар байгаа юм те. Ямар мэржлэр сурмаар байгаа юм? Аль нь ер нь зүгээр байна те. Тэгээд сургуулиудаа бүгдийн хүсэж байгаа сонирхож байгаа сургуулиудаа асуулж үзээд тэгээд тэр сургууль болгон чинь мэдээж адилхан нэг 2-3 шалгуур тэгээ бус шалгуурууд нь өөр шалгуурууд бас байгаа шүү дээ. Адилхан шалгуурын хувьд бол мэдээж нэгдүгээр англи хэл. Англи хэлээр л одоо TOEFL, IELTS тийм ээ. Зарим сургуулиуд нь IELTS магадгүй accept хийдгүүч үлээ те. Тэгээ одоо ихэнх сургуулиуд ихтэй дүүцэлд бол ихэнх нь TOEFL IELTS болсон байгаа. Тэгэхээр TOEFL хамгийн чухал зүйл ерөнхийдөө хамгийн ихний зүйл бол англи хэл. Хоёрдугаарт GMAT буюу одоо математик, эдийн засаг, улс төрийн нэг тийм шалгалт гэдэг нэг юм байна. GRE гэдэг бас нөгөө талынх нь өөр одоо бас мэргэжлийн өөр мэргэжлийн тэмнүүд байдаг тийм. За тэгээд мэдээж сургууль тэр хоёрыг асууна. Тэгээ мэдээж чиний хувийн CV одоо нэг өөрийн гэсэн эссе тий түүх нэг тийм хэрэгтэй. За тэгээд тэрэн дотор нөгөө туршлага оруулаад нэг юм тий. Яагаад энэ сургууль сурах гэдэг юм бэ? Яагаад сурах гэдэг аа за би ингээд танаас руу сурах гэдэг гэсэн нэг тийм гоё найруулсан гоё юм явуулах хэрэгтэй. За ерөнхийдөө энэ гур байхтал болчихно. Бас санхүүгийн нөгөө нэг баталгаа дээр нэг баталгаанууд бас асуудаг тий. Яагаад тэтгэлэг аваагүй байгаа учраас тий. Тэтгэлэг аваагүй битээр тэтгэлэг аваагүй хүний үднээс ярьж байгаа учраас тий. Тэтгэлэг аваагүй байгаа учраас би ийм санхүү ирж чадвартай гэсэн нэг тийм бичвэрийг явуулах хэрэгтэй. TOEFL-ийн шалгалтын хувьд бол зүгээр англитэй хүн болгон өгөөдчүүд өндөр хүн авчдаг юм бол бас биш. Дотроо нэг юм системтэй нэг юм сонин юм цагаар явдаг айгүй юм нарийн цаг магтай болохоор ерөнхийдөө илүү олон дахин үг тусмал сайн оноо авдаг. Тэгэхээр нэлийн удаан суралцах хэрэгтэй болчтой. Би бол одоо чинь арга техникт нь суралцсан. Арга техник нь айгүй чухал. Хэлнээсээ гадна арга техник нь айгүй чухал. Тэгэхээр тэрэндээ сурахын тулд Монголд зөндөө олон TOEFL-ийн сургалтууд байгаа. Зөндөө олон сайн. За би бол одоо өстой 2-3 үрд сурсан баха. Global, absolute, өөрийн үлээ dash, өөрийн үлээ 2-3 өөр газар сурсан. Тэгээ сурах болгондоо юм сураад TOEFL-ийн шалгалтаа 3 удаа өгсөн санагдаж байна. Тэгжээж яг нөгөө босго оноогоо авч ирсэн л да. Тийм. Гэхдээ нөгөө TOEFL-ийн оноогоо авахдаа нэг ажиллаа тараал яг ажлынхаа тараал. Тийм шүү дээ. 6-30-аас 9 хүртэл чөлөө суудаг шүү дээ. Тэрээс давтаж амжихгүй амар хэцүү байдагсан надад. Яаж лав бах. Тийм. Тэгэл давтахгүй үзэж байгаа шууд авах гэж ороод TOEFL-ийн шалгалт юу гэж байна. За тэр бол тийм байдаг. За GMAT-ийн хувьд бол нэлийн хэцүү шалгалт. Гэхдээ GMAT-ийн шалгалтыг дүүцүүлж болдог. Өөрөөр хэлбэл ажилласан одоо бакалавртаа сурсан хичээлүүд тэгээ ажил дээр сурсан зүйлс тий туршлага энтрээ хослуулад тэгээ GMAT-ийн шалгалтыг дүүцүүлээд хаалгаж болдог. Өөрөөр хэлбэл өгөх шаардлагагүйгээр
сургуульд apply хийж болдог. Тэгээ ажлын туршлага нь болохоор GMAT дээр 5 жил байд юм байлээ. Тэгээ ялангуяа энэ GMAT-ийн оноо асууж байгаа сургуулиуд өөрсдөө угаасаа Америкт гайгүй топ сургуулиудад байдаг те. Тэгээд GMAT асуухгүй байна гэдэг чинь өөрөө ранк нь нэлээд даагуур те сул зүгээр яг мөнгө чи аваад чамаа сургаад ингээд толгойг чийлжээ гэдэг сургуулиуд бол байгаад байдаг. Тийм сургууль зөндөө байгаа. Мэдээж сургууль ч өөрөө ихэнх сургуулиуд нь угаасаа л нөгөө мөнгө олох зорилготой сургуулиуд шүү дээ тийм. Бусад бизнесийн байгууллага юм чинь тийм. Тэгэхээр нөгөө ямар сургууль руу apply хийх гэдэг тэндээс л харагдаж байгаа юм л да. Ямар шаардлагууд байна тийм. Тэгээд GMAT-ийг тэгж дүүцүүлж болно. Тэр нь өөрөө айгүй чухал. Тэрийг ямар нэгэн байдлаар дүүцлүүл айгүй их цаг хугацаа юм. Түүнээс одоо би жишээ нь TOEFL бэлтжээд хэрвээ GMAT-д бэлдсэн бол бас л нэлийн цаг хугацаа. Тэгээд бас дээрээс нь нөгөө нэг GMAT-ийг яг албан ёсоор сайн бэлддэг сургалтын төвүүд бас нэлээд ховор мэрэгжлийн гадаад багш нар ч гэсэн айгүй ховор байдаг. Тэгээд нөгөө тэгэхэр чин айгүй бэлтгэд айгүй угаас хэцүү өөрөө л чи бие дааж амар бэлтэн тэгэж бие даагаад ирсэн бас зөндөө мундаг хүмүүс бас монголчууд зөндөө байдаг. Гэхдээ нэг чамаас өөрөөс ч айгүй хичээл сэтгэл гарна. Тэгэхээр битэрийн одоо манай нөхрийн ч юм уу хэрэгэлсэн одоо арга гэх юм бол те 5 жил ажилласан туршлагаа тэгээд бакалаврын зэрэг дээр үзчихсэн юм одоо дүүцүүлчихээр тэрнээс бас тэр оноог бас авахд чинь айгүй хэрэгтэй. Тэгэхээр цаг хугацаа бас айгүй юм юм лээ. Тэгэл яах вэ? Мэдээч хэрэг нөгөө битэр бол заавал нөгөө нэг одоо тэтгэлэг бити аав гэж байгаа юм биш шүү дээ. Тэтгэлэг авах юм бол сайн. Битэрийн хувьд бол тэтгэлэгт бас зөндөө 2 жил бас өгч үзсэн шүү дээ. Fulbright-ийн тэтгэлэг. Тэгсэн. Fulbright-д 2 жил өгсөн өөр одоо нөгөө бизнес явах болохоор амар их өрсөлдөгч ихтэй байдаг тийм. Нарийн мэрэгжил биш болчоор өрсөлдөгч ихтэй тийм нарийн мэрэгжил биш болохоор тэтгэлэг нэг цөөхөн болчихдаг юм байл л тийм. Тэгээд төрийн сангийн зээлд бас тухайн үед apply хийж одоо баг байдаг баха. Төрийн сангийн зээл одоо яаж байгаа юм бол сүүлд бол битэр судалж үзег байна. Та хэд маань бас сонирхчихсан бол нэлээд мэдчихэж байгаа бах тийм. Тэтгэлгүүд бол зөндөө байгаа. Тэгэхээр тэднэрт бас мэдээж тэтгэлэг авах тэр шиг гоё юм яах вэ тийм. За тэгээд энэ бэлтгэх одоо энэ сургуулиас урилга авах гэж бэлтэж байгаа энэ бэлтгэл төр миний хувьд хамгийн их тус болсон зүйл нь нэг юу гэсэн сургалтын төв байсан тийм. Dash гэдэг. Тэр сургалтын төвтэй би очиж уулзаад тэгсэн чинь тэднийх юм сургуульд нь цуурчилж сургуулиас нь урилга авахд нь туслана гэсэн нэг тийм програм байсан санагдаж байна үйлчлэгээ. Тэр нэг Америк залуу байсан. Монгол залуутай Америк залуу. Тэгсэн чинь тэд нэр яадаг үг гэсэн чинь миний өмнөөс бүх материалыг мань бүрдүүлээд миний сонирхож байгаа сургуулиуд руу миний өмнөөс захаа бичээд, имэйл бичээд, мэйлээр явуулах ёстой бол, шуудангаар явуулах ёстой бол явуулаад тий. Тэгээд ингээд миний өмнөөс захаа бичээд урилга хүсээд тий. Би танаас сурмаар байна гэдэг. Тим үйлчлэг надад санд болсон нэг сая төгрөг гэжсэн. Тэр бол аягүй тусалсан. Яагаад тэгэхээр угаасаа нөгөө ажилдаа явж байгаа, завгүй явж байгаа хүн чинь тий 10 20 30 сургууль руу бүх материалаа явуулж амжихгүй тий. Явуулахдаа яг сайн стандартын дагуу аягүй бол явуулж мэдэхгүй тий. Гэх мэтчлэн байсан болохоор одоо өөрөө аутсорсинг хийсэн байхгүй. Тэр аутсорсинг хийгээд тэдний тавьж өгөөд тэднийтэй уулзаад миний өмнөөс тэд чинь CV-г маань бичээд харуулад сууж аваад ярилцаад тий. За иймэрхүү байдлаар бичүүл болж байна гэх. Тэгээ би хянаж шалгаж аягүй сайн өгд юм байна. Аягүй сайн хянаж чандаг. Тэгээд хянаж шалгаж өгдөг. Тэгээ би өсөж байгаа сургууль та нэрийг бичээд тий. Тэгээд бүдэнлөө ингээд мэйл бичээд хариу ирчихсэн байхгүй. Тэгэхээр тэгж туслуулс нь аягүй чухал байсан. Аягүй их цаг хугацаа юмсэн. Тэр байгууллагатай л аягүй их баярлж явдаг тий. Тэг байх уу. Таад маань ч гэсэндээ заавал өөрсдөө ингээд бүх зүйлийг хийх гэдэг байх биш. Чаддаг хүмүүст нь заримдаа ингээд хүч хэмэл цаг хугацаа мэдээж хэмндэг шүү тий. Тэгээ битэрийн бас нөгөө нэг гол ярих гээд байгаа санаа гэхээр тэтгэлэг аавна гэж битэрээс ингээд 2 жилээ ингээд хүлээсэн гэж байна шүү дээ тий. Тэр хооронд нь ингээд тэгээд тэтгэлэг авч чадахгүй байх юм бол хэдэн жилийг ч өнгөрөөх юм бэлээ тий. Хичнээн ингээд төлбөр ингээл сургалтын төлбөр сонсонгууд мэдээж хэрэг амар өндөр санагддаг. Ялангуяа ингээл Монгол сонсож байгаа бол тэгэл доллараар гээл бодохоор бүр амар хэцүү санагдал. Хөөх ёо ийм их төлбөр гээл те. Яаж төлөх юм бэ? Тэрийг ингээл байн кармандаа ингээл мөнгөтэй очих юм шиг санагддаг те. Тэгээд зүгээр тэтгэлэг гэж хүлээж хамаг цагаа алдахгүй зүгээр л яад юм бэ? Зориод ирээд сурах юм бол болно шүү гэдэг үг нь бас мессеж өгөх гээд байгаа шүү те. Яг зөв те. Цаг хугацаа алдахгүй тийм ээ. Битээ тэгээд нөгөө нэр нөгөө материалуудаа өгчөөд за ингээд бүрдүүлэх материалууд нь бүрдүүлээ та хэд маа сургуультай тэнцэжлээ те. Тэгээ энэ материалаа өгөхдөө одоо 10 11 сараас илүү те 9 10 сараас нөгөө битээр хариугаа тэр олон сургуулиудаасаа юу яжсэн те. Хавар нь 3 4 сард ч үгүй авчихсан те. Тий 3 4 сард авчихсан. 5-6 сарын процесс болоод ингээд хүлээгдсэн юм билээ. Саний оноо моноогоо аваад бүх юмаа болгочлоо. За тэгэнгүүт нь
материалуудаа сургуулиуд руу явуулчихаар хариу нь ингээд 5-6 сар болоод ирдэг, хавар ирдэг тий. Тэгэхээр бид тээр 9 сард хичээлд явах гээд байгаа. Тэгээ тэнгууд манай нөхөр нөгөө мастрын юунд явна гэд хүцэн байсан болохоор гэр бүлэн дагалдаад сургалтын виз чи F1 гэдэг визтэй тэгээд дагалдах гэр бүл нь одоо хүүхэд гэр бүлүүд нь бүгд эхнэр нөхөр нь ингээд одоо дагаад F2 гэдэг сургалтын виз дагалдаад хүрээд ирсэн юм билээ тий. Тэгээ хариугаа 4 сард нь ингээд авчиж байгаа. Сургуулаа сонгочлоо, хариугаа авчлаа тий. Тий, сургуулаас урилга авна гэж одоо зарим сургууль нь бол гинэ хин штэ угаасаа. Зарим сургууль бүр хариу биччихгүй. Тий. Тэгэнгүүт яг нөгөө миний хүсчихсэн Portland их сургууль тий. Надад яг approved тий баяр үргээ ингээд урилга явуулсан. Тэгээд чи аюу гоё official болохоор яг нөгөө мейлэр, хатуу мейлэр явуулдаг, шуудан гар явуулдаг. Шуудан гар урилга нь иржсэн тий. За тэгээд урилга авчлаа. Одоо яах вэ тий? За урилга авсан бол одоо хамгийн чухал даваа нь дараагийн том даваа нь виз авах. Виз бол угаасаа айгүй хэцүү юм. Бидний контролоос гараа явчихж байгаа тий. Тийм тэр чинь нэг элчин сайд яам өөртөө шийдэж байгаа шүү дээ. Нэг хүн шийдэж чиг тийм чинь болж байгаа юм авч байгаа юм тий. Тэгэхээр тэрэндээ бас бэлтгэх нь айгүй чухал тий. Тэр нь бэлтгэх маш чухал. Тэр нь бэлтгэх зүгээр мэдээж хамгийн чухал зүйлс нь үнэхээр яг сургуулийн ингээд урилга албасын сайн сургуулийн урилга авсан бол тэр бол мэдээж маш том магадлалыг маш өндөр болгож байгаа тий. За тэгээд нөгөө талд нь мэдээж буцаж ирэх баталгаа маш чухал. 3 дугаарт нь тэр санхүүгийн тэр сургалтын төлбөрийг өөрөө даана гэдгийг харуулах нь маш чухал. Тэрийгэ баталгаажуулах. Тэрийгэ баталгаажуулах нь маш чухал. Одоо нөгөө тэтгэлэггүй хүмүүс ирж байна шүү дээ, тий. Тэгэхээр тиймэрхүү зүйлсүүд нэг тэтгэлэгтэй байгаа том сургуульд орсон байх юм ямар ч асуудалгүй шүү дээ. Асуудалгүй л угаасаа виз нь гараал л явдаг юм билээ, тий. Тэгэхээр нөгөө тэтгэлэггүй байгаа учраас яаж санхүүгээ баталгаажуулж энэ төлбөрөө төлөх юм бэ гэдэг, тий. Яагаад тэгэхээр нөгөө одоо мастерч ч юм уу, бакалаврт ч юм уу сурахад Америкчууд нь өөрсдөө зээл авсурдаг. Хэдэл интернэшнл оюутан ч өөрөө 3 дахин өндөр төлбөрөөр сурч төлдөг тийм. Тэгэхээр энэ өндөр төлбөрийг энд яаж төлөх гээд байгаа юм бэ гэдэг нь аягүй чухал байдаг санхүүгийн баталгаа бас тийм. Яг зөв. Ер нь санхүүгийн баталгаа хамгийн хэцүү юм нөх шүү. Тийм. Гэтэ нөгөө нэг бичиг баримт бүрдүүлэхэд тэгээ ярилцлагандаа бэлтгэхэд аягүй олон юмнууд бол байгаа л да. Тэг жижиг сажиг ингээ одоо нөгөө төрсний гэрчлэгээ канаандах бүх юмаа натраадаа баталгаажуулах одоо нийгмийн даатгал матал гэл ингээд бүх юмнууд тий үйл хөдлөх хөрөнгөтэй компанитай бол тэр мэрийг ингээд бүгдийг баталгаажуулаад баталгаат орчуулаад натратор баталгаажуулах нь тэр бол угаасаа тэр бол байгаа тэр жижиг сажиг бичиг баримтуудыг дурдна гэвэл бол болохгүй. Гэхдээ битэрийн яг виз авахд хамгийн чухал нөлөөлсөн тэр 3 зүйл нь болохоор саяны дуртад байгаа зүйл байгаа. Тий. Сургуулийн урилга, санхүүгийн баталгаа, буцаж ирнэ гэсэн баталгаа. За тэр энэ дээр за сургуулийн урилгач яах вэ ингээд буу юм бол орчдөг юм байж тий. За хоёр дахь чухал зүйл нь санхүүгийн баталгаа гэсэн. Санхүүгийн баталгааг заавал нэг өөрснөө мөнгөтэй байгаа тэрийг үзүүлээд байх та биш. Битэрийн хувьд яасан бэ гэхээр өөр хүнээс мөнгө аваад зээлээд надад түр байршуулад тий. Тэр байршуулсан байх хугацааныхаа баталгааг гаргаад тий өгчээсэн. Тэр чинь ялгаагүй тэртээ миний бодлоор бол Америк элчин их Монголын тэгээ нэг хүний хувийн данс руу банкар нь ороод дансын гүйлгэнүүд бүгдийг шалгахгүй байх гэж бодож байна тий. Тэгээд тийм уусаа тэгдэггүй өөр бас нөгөө хүмүүсээс сонсож байгаа гэх юм уу санхүүгийн хувьд болно шүү дээ. Бүр одоо нэг нөгөө хэлэхэд бол тий нөгөө дансны мөнгө байршуулад тэгээд төлбөртэй үйлчлэгээ аваад одоо нөгөө хуулга ингээд гаргаад ингээд өчтдөг. Тэгээд тэр нь ямар ч асуудалгүй тийм юм үзүүлээд ингээд ирээд одоо виз авч байгаа хүмүүс авсан хүмүүс бол зөндөө ингээд ирчихдэг аа тий. Тэгээд тийм болохоор тэрэнд бол санаа зовхгүй найдвартай тийм хүнийг олоод үйлчлэгийг нь авч болно болдгийм билээ. За уувч цаас мөнгөтэй байх хэрэггүй тийм үйлчлэгээ бас байгаа тий. Гэхдээ нөгөө санхүү дээр бол бас нөгөө хамгийн чухал юм нөгөө ажиллаж байсан компаниасаа битэрийн хэрэгэлсэн арга гэх юм бол ажиллаж байсан компаниасаа бичиг баримт авчихсан тий. Яг зөв битэр нөгөө нэг одоо тэнгууд нөгөө санхүүгийн баталгаагаа харуулад сургалтын төлбөрийг яаж төлөх юм бэ гэдэг тэнгууд нь би одоо манай захирал их сайн хүн байсан болохоор би өөрөө очиж уулзаад тэгэл мэдээж яаж үл яаж туслая гэл тий. Тэнгууд би өөрөө ингээд захиа бичээд Америк элчин сайдын яаманд тэгээд манай компани энэ манай компанид ажиллаж байсан залуу гадагшаа мастертай явж байгаа тий энэ хүнд ямар нэгэн байдлаар санхүүгийн асуудал тулгарвал бид нэр тусланаа сургалтын төлбөрийг нь төж бас тусланаа тий тийм болохоор санхүүгийн хувьд бид нэр ингээд арын дааж байгаа гэсэн нэг тийм захиа альбом бичүүлээд тэрийг аваад орчихсон тий тэр бас их тус болсон байх гэж боддог тий. Тэгээ манай бас нөгөө нэг гэр бүлийн зүгээс гэх юм уу манай аав бас аягүй тусалсан тий нөгөө нэг энд ирээд амжиргааны зардлын охиныхоо гэр бүлийнхэн нэнд амьдрах байгаа зардлыг би өөрөө данаа хариуцнаа гэд бас аавынхаа компани нэр дээр нь бас тийм бичиг хэлүүлээд авч ирсэн тий. Тэр хүмүүс тэр компани байна уу тэр хүмүүс төлөхгүй нэрөөсөө сонирн биш ямар ч байсан тэр бичиг баримтыг төлөх гэж байгаа юм байна. Энэ хүмүүс спонсортой юм байна гэдгийг харуулах нь чухал юм билээ тий. Яг зөв. Тэрийг харуулад тэр нь мэдээж аягүй чухал нөлөө болж байгаа. За тэгээ 3 дахь зүйл нь болохоор нөгөө
буцаж ирэх баталгаа байсан тий. Тэр буцаж ирэх баталгаан дээр мэдээж одоо байр савтай бол тий. Байр сав үзлээ бид нэр ингээд угаасаа энэ гэр бүл дөрөв бүхэн маань энэ үлдчихэж байгаа тий. Тэгээд нөгөө талд нь бас буцаж ирээд би одоо ингээд хийжсэн ажиллаж исэн компанид буцаж ажилланаа. Тэг яа тэгэл энэ хүмүүс бидний сургалтын төлөвлөж байгаа учраас тэрийг ойлдуулаад тий. Тэр нөгөө окей тэгвэл энэ ерөөдөө бол ингээ ямар өнцгөөс харуулах гэдэг юм гэхээр элчингийн зүгээс ингээ харахаар энэ залуу энэ компанид ажиллаж исэн. Одоо компани энэ залууг тийм мэрэгжлийн дэвшлүүлээд буцааж авчих сонирхолтой байгаа юм байна гэдэг тийм түүх. Одоо нэгсэн дээр тийм түүх өгүүлэх гэдэг шүү дээ тий. Тэгээ тийм стори үүсгээд тэгээ тэрнгүүрээ нөгөө буцаж ирэх баталгаагаа сайн харуулсан. Тий. За тэгээд ингээд би ороод битүүрийн хувьд тэгээд нөгөө визэнд орсон чинь 2 3 удаа буцаагддаг гэлээ тийм амар л юм бэлээ тийм. Тэр нь амар. Тэр нөгөө явна гэдэг амар ингээ excited болцсон төлөвлөсөн хүмүүс чинь яг визний ярьсанд орох өдрөө гинтхэн яана нэрээ гарахгүй л яана гэж боддог тийм. Тийм амар үгүй юу илээ гээл тийм ингээ баахан ингээд явна гэд хурцгалцсан бүхэл юмаа тэрэндээ зориулаад баг ингээд 1 жил хагас 2 жил ингээд бүх ингээ оюун санаагаараа бэлтгэсэн байжгаад тэг яг нөгөө ярьсанд орохгүй төглөөнд натсан чинь нөгөө нэг одоо нөгөө элчингийн яасан дараа нөгөө DS бүгэлдэг шүү дээ тийм Америк элчинд орохгүй тэрийгээ нөгөө одоо хаан банк дээр мөнгө тушаасан тэгээд тэр нэг number тэрийг нэг авах гэсэн чинь системдээ ороогүй байна. Та хоёр өдөөс хойш хүрээдэр гээд өглөө битэр 9 цаг авсан байсан. Тэгсэн чинь өдөөс хойш хүрээдэр гээд. Тэгээ өдөөс хойш натсан чинь бас яачлаа. Юу гэлээ нэг бичиг баримт дутуу байна. Нэг бичиг баримт дутуу байна. Энийг аваад ир гэдэг ч үлээ тийм. Тэгээд дахиад буцаагдсан чинь энэ бичиг баримтаа бүрдүүлэхийн тулд хоёр маргааш өглөө хүрээдэр гээд. Ингээ 2 удаа буцаагдаад маргааш өглөө нь очтой хоёлаа бүр одоо яах за одоо дүрсээ ямар хамаатай 2 3 орцсон чи барыг зэрэгтөөч болчих шиг тий. Тэгээд орсон тий. Тэгээ ер нь бол бас нөгөө элчингийн хувьд нөгөө 100% баталгаатай биш болохоор хүлээлттэй айгу зүг байхгүй болвол тий. За ер нь үгүй гэж хэлж болдгоо тийм болохоор бас өөр яах вүлээ гэдэг. Одоо чинь тухайд үгүй гэсэн биз яах хэвтэй систем мэдэхгүй. Систем мэдэхгүй. Гэтэл ер нь аль нөгөө хүн чинь явна л тухайд харж ирсэн өөр юм бол өстой битэрийн үед бол бодож олж чадаагүй байсан тухайд бол тий. Тэгээд өглөө нь ороод ярилцлаганд орсон чинь нэг сүртэй асуугаагүй. Тэгээ нөгөө нэг ярилцлаганд орохоор чинь эхнэр нөхөр хоёулаа байх хэвээр. Хэдийгээр яг миний нэр дээр урилга аваагүй ч гэсэндээ би нөгөө нэг одоо цуг явах гэж байгаа учраас гэдгээр цуг ордог. Тэгээд хүүхэд болохоор нөгөө 5 наснаас доош байсан болохоор заавал биеэрээ ирэх шаардлагагүй. Тэгээ бит хоёр өөрсдөө ороод хүүхэд бол зүгээр бичиг баримтанд давхар ингээ ирсэн. Паспорт энтрийг аваад ирсэн байсан тий. Тэгээл ороод надаас нэг ганц юм юу ч хэлээ нэг юм асуусан. Тэгээл нэг 4 5 асуулт асуувал за окей баяр хүргэе гээл. Тэгэл гарчихсан үү гээ. Тэгэл ирчихсэн да. За тэгээд тэр чинь одоо ингээд хоёр том юугаа. За сургууль сурвалга авчлаа. Элчингээс виз авчлаа тий. За одоо тэнгууд нөгөө явах бэлтгэл гэж нэг чухал юм байна л да. За явах бэлтгэл дээр чи одоо юу байх вэ? Тий бидний хувьд нөгөө тэтгэлэггүй хүмүүс чинь очингууд бүх зардлаа өөрсдөө даах нь шүү дээ тий. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь санхүүгийн хувьд төлөвлөгөөд одоо нэг дор хаяж Америкт ирээд нэг 3 сарын өртгөө өөрснөө төлнө гэсэн тий. Бэлтгэлтэйгээр тэр мөнгөө кармалаад ирэх нь бол яач утсан зүг юм бэл. Тий. Яач утсан зүг. Америкт ерөнхийдөө нэг сарын өртөг гэвэл нэг дундаж гэр бүлийн өртөг нэг 2-3 мянган доллар байт юм уу? Тий. Гэтэ юу л да хараа. Энд чинь нөгөө нэг өөр бас газраас ашиглал. Энд чинь нөгөө нэг хоттой ойрхон байгаа мó, аль мужид байгаа юм тий. Тэгээд хотоосоо ойрхон юм уу, хол юм уу, чи ямар нейберхүүдэд амьдарч байгаа гэдгээсээ бүгд шалтгаалаад энэ үн ханш бол амар өөр байдаг тий. Гэхдээ минимумда бид хоёр бол нөгөө яг бодит туршлагаа ярих гэж байгаа учраас бид хоёр яг сурж байгаа хугацаанд ямар минимум зардлаар амьдарч байсан бэ гэдгээ л ярий тий. Яг зөв. Тий шүү дээ. Тэрэн дээрх. Тэгээ нөгөө сайн ярьж байсан шүү дээ 3 сарын этлээс 3 сарын орлоготой гинэ хадгаламжтай ирүүл аюу зүгээр юм байлээ. Тэнгүүд нөгөө угаасаа нөгөө 2 3 жил бэлтцсэн байгаа шүү дээ. Явах гад бэлтжижсэн учраас санхүүгийн хувьд Монголд байхдаа яаж одоо өргөө зардалгүй байх вэ гэдгийг хэмнэж эхэлж байгаа тий. Битээр бас нэг хэрэгжүүлсэн арга аюу инээдтэй. Юу ажижсэн шүү дээ. Ажилд орсон. Тэрний ингээл бонус салмал авах хоёлаа ингээл нэг машинаа сайжруулаад солиод тий. Жоо бензэддэг машин авчих гад тэгж үзсэн тий. Тэгж явж байгаад нөгөө яг сургуульд хоёлаа явъя гэдэг шийдвэр гаргангуудаа битээр нөгөө нэг юм тэр үед ч одоо юу исэн бэ? Хөөрөөд нэг тийм ямар машин амжуулаа нэг марк X лөө. Тэг нэг оюутан байхын л мөрөөдөлтэй нэг зүгээр л нэг тийм машин аваад тэр амар бензэдэн тий. Тэгээ ингээд бодсон чинь хоёлаа ингээд Америк явах чинь дээр 7 хоногт ингээд 100 200 мянган төгрөгөөр ингээд бензин хийх юм ямар хэрэг байгаа юм бэ? Тэгээд бид тээр ингээд тэр машинаа зараад тийм амар үнэтэй хувьд л бид хоёртаа л гоё санагдчихсан тийм машин байсан. Тэгээд тэр машинаа зараад бид тээр шууд пресер билүү тий хамгийн хямдхан байгаа мөнгөөрөө
5-10 сая төгрөгөөр л авч ирсэн санаж чинь тийм машин аваа. Тэнгүү 7 хоногт 20,000 төгрөгөөр бензин. Тэгэл сарын 80,000-аас 100,000 төгрөгөнд бензин хийгээд ингээд тэр чинь л өөрөө сард ингээд 600-700,000 төгрөг бараг хэмжээд 200,000-аар одоо ингээд 7 хоногт бензин их сард 800,000-аар бензин ихтэй. Тэгэнгүүт 80,000-аар бензин их 800,000-аар бензин их орчин ингээд амар ялгаатай. Тэр мөнгийг бас хадгалж болдог тий. Гэх мэтчлэндээ нөгөө өргөө зардлуудаа хасаад тэгээ явах тухсан чинь одоо явах чаа юм чинь ингээд одоо нөгөө нэг дэмий юмд л мөнгө хүрхээ болж гэж байгаа юм л да. Юунд яаж хүрэх вэ? Очоод хэрэгтэй шүү гэж бодоод эхэлдэг юм байна. Ерөөсөө Америкт ирсэн бол бараг л нөгөө доллар болгон чухал учраас тий. Ирээл ихний өдрөөс шууд зардал гараад эхлэв шүү дээ. За тэгмүүд ирээд хамгийн чухал юм за 3 сарын амьдрах зардлаа хадгалсан байх хэвээр. Машины мөнгөтэй байх хэвээр. Ирээд машин авахгүй бол угаасаа юмнууд нь хоорондоо маш хол учраас дандаа автобусаар явбал бүтэхгүй. Автобусын үн хүртэл амар өндөр. Экспресс пасс аав. Тэгэл ер нь айгүй юу байдаг те. Тийм болохоор машины мөнгөтэй ирэх хэвээр. За машин бол хэд ч машин олдож болно шүү дээ. Гэхдээ нэг дунджаар 1,000-аас 3,000 долларт нэг машин авч болох юм даа гэж боддог ч юм уу те. Тэгж бодож ирэх хэвээр. За тэгээд мэдээж ирээд хамгийн чухал зүйл нь одоо орох орон те байх байр чухал. Байрны хувьд болохоор нөгөө бид нар чинь Америкт өмнөгт байр төрөлж үзэх хүмүүс ирэнгүүт түрээсэлжсэн түүх асуун юу асуун хамгийн чухал юм нь мэдээж түрээсэлсэн түүхтэй кредит оноо гэж нэг Америкийн аягүй систем юм байна тийм. Кредит оноо огт байхгүй. Тэгээ байр түрээсэл гэхээр маш олон газар дургуцдаг тийм. Тэгэхээр тэрэнд бас нэлийн бодолтой байх хэрэгтэй. Депозит гэж буюу заавал урьдчилан төлбөр гэж тавьдаг. Тэгэхээр одоо чи нэг хамгийн эмтхнаар $1,000 байр олъё л дээ. Тэгэх юм бол эхний сарда заавал $1,000 дүүт төлөө дахиад $1,000 урьдчилан тавьж тийм. Тэгжээж орох хэрэгтэй болдог тийм. Тэгээ нөгөө тийм түүх хүмүүст байр олоход аягүй хэцүү. Бас нэлээд уддаг. Тэгээд нэг арай ээжчүүл нэг юм өөртөө болж ирсэн тий. За тэр жахав. За ямар ч байсан байрны хувьд бол тийм тэгээд 3 сарын амжиргаа машины мөнгө ярьчлаа. За одоо тэгээ наашаа эрэхтэй бэлтгэл хийх хэрэгтэй юм. Гэр бүлэрээ айгуу сайн эрүүл мэндийн бүх талын шинжилгээ өгсөн байх хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд одоо бэлтгэл базаан гэдэг бол амар чухал тий. Одоо харшилтаа бол харшлаа эдгийг тэгээд нэг 6 сарын харшлынхаа эмийг авдаг ч юм уу тий. Тэгээ хүүхдүүд ялангуяа шүд бүр амар тэнгууд бүр шүд бүр амар үнэтэй тэгээд дүнгэж ирээд учраа олох гээд ядчихагаад бие мие өвдөж шүд өвдөж юм бол угаасаа амар хэцүү. Тийм болохоор ямар ч байсан өөртөө баян хэрэгтэй гэдэг тэр ашиг маршлынхаа эмнүүдийг шүдээ янзлуулад тэгээд дотор одоо нэг эхот харуулдаг шүү дээ. Шинжилгээ, цэсний шинжилгээ энэ төр бүгдийг нөгөөд тэгээд ер нь бол эрхэн зөв. Ямар ч гэсэн сургуулаа төгслөө эрүүл мэндийн хувьд огт өвдөж болохгүй гэдэг бодолтой байх хэрэгтэй тийм. Ямар нэгэн байдлаар бие өвдвөл ер нь тэгэл Америкт бол маш хэцүү. Даатгалгүй юм чинь тийм даатгалтай байсан ч гэсэн шүд зүгээр очиод ахуулахад л $400-500 шүү дээ тийм. Тэгэхээр эрүүл мэндийн аягүй сайн бэлтгэлтэй юм. Тэгээд дараа нь хамгийн чухал зүйл нь өөрөө сэтгэл зүйн бэлтгэл. За ер нь бол одоо ингээд сэтгэлэггүй сурж байгаа юм чи очиод бодлоо нэрээ хүс басаа шахуулна гэдгээ мэдчихэж байгаа учраас те хэцүү шүү гэдгээ мэдчихэж байгаа. Хичнээн тэгж бодоод ирж байгаа ч гэсэндээ угаасаа ингээд одоо ингээд ганцаараа нарийнхан замаар явжсэн бол ингээд гэр бүлэрээ тэр нарийнхан зам дээр явна гэж бодохоор бүр ингээд жоохон ингээд хэцүү. Тэгэхээр их нэртэй ч юм уу хөртөө ч юм уу заавал хэлээд хоёлаа ингээд одоо тийм амархан бол байхгүй шүү. Тэгээд хоёлаа хамтдаа шүү. Ямар ч үсэн энэ бол төрхөн хугацааны зүйл шүү. 2 жилийн зүйл шүү гэд нөө temporary гэдгээ байнга санаж явж байгаа нь айгүй чухал байт юм байна тий. Тэрийг бол битээр ирж ижил жоохон ойлгосон л доо. Тий анхаас бол тийм бодолтой огт байгаагүй шүү дээ. Очоод ямар байх юм бол гэдгийг мэдэхгүйсэн чинь тий. Мэдээж хэцүү байх л гэж бодчихсон. Гэхдээ амаргүй мэдээж ирэнгуут тий бүх юм ингээл толгойд буугаалдаг нөө тэтгэлэг энэ төр байхгүй хүмүүст чинь санхүүгийн бэрхшээлүүд нөр айгүй хэцүү. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөр арга зам олж болдог, ажил төрөл хийж болдог. Ерөнхийдөө бол хоёлаа ингээд за ирэх бэлтгэлтэй виза авчаад ирэх бэлтгэлээдээ сайн ярьчихж байгаа юм чинь. За тэгвэл Америкт ер нь ямар хөө байд юм болоо гэдэг нэг төсөөлөл байгаа шүү дээ. Тэр хоёлаа бодит тэр талаараа нэг хальт турсвал ярих уу? Тэг мэдээж ирэх байгаа хүмүүс сургуулаа мэдээж сонгоцсон, хотоо сонгоцсон байгаа тий. Гэхдээ ер нь бол ямар одоо үндслүүд дээр хотоо сонгох хэрэгтэй юм бэ тий. Одоо тийм ч мэдээж хамгийн чухал хүмүүсийн одоо хардаг юм нь монголчууд ихтэй юм уу, монголчууд цөөхөнтэй юм уу, тий, том хот юм уу, жижиг хот юм уу гэл тий. Одоо тэр мэдээж орчин үед бол одоо нөгөө аюулгүй байдал нь хэр юм бэ гэлээгүй ярьж байна тий. Тиймэрхүү зүйлсүүдийг нь бас тодорхой хэмжээгээр мэддэг байх хэрэгтэй. Юуны хувьд хотуудын хувьд ер нь аль ч хот байсан. Ер нь бол Америк тэгэл
хааж байсан сайхан газарч бий, муухай газарч бий тий. Яг л адилхан. Гэхдээ аль хавьд нь байвал илүү зүгээр вэ гэдгийг өөрөө бас сайн боддог тий. Хитрхи хотын төв бол угаасаа миний хувьд бол хотын төв бол тийм амар. Одоо чинь хүүхдтэй хүнд бол тийм сейф газар биш юм шиг. Яг л угаасаа маш том хотын төв учраас хоёул хотоос нэг жоохон нэг 20 минут зайтай байсан шүү дээ. Тэгээ 20 минут хотоос гарчхад бол ерөөдөө нэг юм сейф тий орчин ч гэсэн айгуу дэжгүй хүүхдэд ээлтэй болдог юм шиг. Тэгээ мэдээж амьдрах өртөг нь арай жоохон багасдаг хотоосоо гарах тусмаа. Тэгээ мэдээж хэрэг нөгөө нэг сургууль цэцэрлэгтээ одоо явахтаа мэдээж хол болно. Тийм учраас нөгөө машин хэрэгтэй гэдэг байгаа байхгүй тий. Бүх юм хэрэгтэй. Бүх юмд машин хэрэгтэй болдог. Юуны хувьд мэдээж хэрэг ингээд нөгөө харин гэл сарч байгаа. Хүмүүс ингээд яддаг шүү дээ. Ингээд мэдээ зэтэйгээр ингээд Америк ингээд амар муухай буудалцаал нэгийг алчин талчин ингээд гардаг. Энэ бол үнэхээр үнэн тий. Муухай зүйл зөндөө болдгоо тий. Амар ингээд хэсэг тохоо болон бол байгаа тий. Гэхдээ бас зөндөө олон сайхан зүйлүүд бас байгаа. Яг л бусад улс орн шиг л яг л тийм байдаг. Мэдээж хэрэг эхний нэг ирсэн жилээ бол нөгөө мэдхгүй будалж төөрж явж байгаа л тэгээд нэг юм мөнгө санхүүдэд тааруулаад хотоос захтуу тэгээ нэг хэцүү нейберхүүдэд очиод нэг тийм хэцүү газар очиж байгаагаа ч мэдхгүй ингээд битүүрийн хувьд бол тэгж явжсэн тий. Тэгээ дараа нь ингээд ажиглаад ойлгоод орчиндоо нэг жоох уусаад ирэхээр окей нүү тийшээ явал арай дээр юм байна ингээд бол явт юм байлээ. Тэгээ нөгөө түрүүн бас миний хэлжсэн шүү дээ. Монголчууд ихтэй газар байх юм уу, ихгүй газар байх юм уу, тий цөөхөн үнэтэй газар байх юм уу, аль нь дээр юм бэ? Мэдээж энэ бол нөгөө нэг таны өөрийн чинь хувийн л бол сонголт тий. Битүүрийн хувьд бол угаасаа Портланд гээд сонгоод нөгөө нэг гэхдээ яагаад яг хоёулаа Портландыг сонгосон тэрийг хэлсэн юм уу? Портланд ерөнхийдөө яагаад сонгосон гэхээр би нөгөө өмнө хоёр удаа иржсэн. Манай том ихч амьдэрдэг ойрхон. Би өмнө хоёр удаа ирсэн бол айгу туртай, гоё байгальтай тий. Гоё газар гэдэг нэг өмнө яг тэр нэг Portland State University би өөр английн курсд суурчсан болохоор айгу туртай. Тэг миний мэдих сургууль, миний мэдих гоё хот тэр байсан болохоор л тий тийшээ явъя гэж сонгож ирсэн. Тэгээд мэдээж Америкийн хамгийн том хот бол биш мэдээж тий. Жижиг тэр хот. Гэхдээ илүү юм гоё байгальтай. Сиэтлд маш ойрхон байдаг тий. Тийм хот байгаа. Монголчууд бол тэр үед л ерөөсөө сурч авах хэвчээ монголчууд огт байхгүй гэж боддог соёл тий. Тий. Нөгөө наах хэрэгтэй угаасаа монголчууд бараг байхгүй. Цөөхөн хэдэн монголчууд сурдаг байсан. Тэд нар бараг ингээ Монгол буцаад явцсан баха гэдэг ойлголттой ирээд тэгээ хүн амьтантай ч гэсэн холбоодохтой гэдэг ч тийм ч юм мэдэхгүй тэгээл ерөөсөө хичээл намд явал би бол ажиллая гэж яг л ингээ таарсан тий. Тэр нь өөрөө одоо ингээ эргээ харахад хоёлаа ярьжсэн сүултээ. Монголчууд цөөхөндөө газар ирсэн өөрөө жив төрийг яг урдхамдаа фокуслахад амар тусалсан юм шиг. Тий, өөрийн мэдлэгүүд тусалсан тий. Тий. Монголчууд ихтэй газар ирж байгаагийн давуу талууд нь гэвэл одоо ингээ харж ахаар Сиэтл шиг хотод ирж яхад монголчуудын community нь аягүй том, маш олон монголчууд амьдардаг. Тэгэхээр нөгөө нэг байр түрээслэх, хувааж түрээслэх, нэг нэгнээсээ машин худалдаж авах, ямар нэгэн байдлаар нэг нэгэндээ тусуулах, ажил олох, тий. Ажил олох. Яа тэгэхээр нөгөө ялангуяа оюутны визтэй ирэхээр чинь бид нар чинь ажлыг хийх. Тэгэхээр чинь бид нөгөө сурж авах хугацаанд бид нар чинь одоо хараар ажиллана гэсэн үг шүү дээ одоо тий. Хууль бусаар ажиллаж байгаа тий. Тэгэхээр тэр хууль бусаар ажиллахад маань одоо Солонгос эзэнтэй ч юм уу Монгол эзэнтэй ч юм уу тэр хүмүүс дээр очиж тий нөгөө нэг одоо бэлэн мөнгөөр цалинж чинь кэшер гэл тий. Тийм бэлэн мөнгөөр цалинждаг тийм болохоор том хотуудад ирэх юм бол илүү боломжтой. Тэгээ тэр нөгөө байр түрээслэхэд бас жоохон хэцүү байгаад байдаг гэдэг чийсэн. Тэгэхэд нөгөө монголчууд ихтэй газарчууд байх юм бол хүмүүс түрээсэлж аваад явах жаах юм бол түрээсийн хугацаа дуусаагүй ч юм уу байх юм бол үргэлжлүүлээд суух ч юм уу эсвэл нөгөө нэг юм том байшинд нэг өрөөнд нь орох ч юм уу тиймэрхүү боломжууд үүсдэг. Тэгэхгүй шууд нөгөө Америк компани тэр яваад очичоор юу яа гэм бэлээ те гэр бүлийн тооноос нь шууд хамаарал танах 2 өрөө байранд 3 өрөө байранд орно гэдэг ч юм ингээд шууд заагаад очдөг. Азар би түрүү яг тухайн үедээ гуруулаа байсан болохоор нэг бедрумд ороод байж болж байсан. Бид нар бол тоохгүй шүү дээ зүгээр нэг ийм студиод ч гэсэн бид нар бол байчин тий монголчууд бол тоохгүй тий. Гэтэл эднэр бол ерөөсөө тийхгүй хүүхдтэй. Тэгээ 2 хүүхдтэй болсон чинь нэг өрөө байрандаа байж чадахгүй. Тэгээ одоо ингээд гарна гэж шууд мэдээлэл өгөөд танаа хүүхд нэмэгдсэн одоо ингээд банаа байраас гар 2 өрөө байранд орох хэрэгтэй. Тий манайх бас нүүжсэн тий. Тиймэрхүү тохиолдолд бол байт юм байлаа. Тэгэхээр том хотод ирж байгаагийн нэг давуу тал нь тэр сул тал нь гэхээр жоохон юу яах гэдэг те мэдээж хэрэг найз нь хөвгттэй болно. Тэгэхээр чин гоё аялмаар санагдана те гоё юм хэмээ санагдана. Одоо ах сайн бүтэн сайн зугаалцсан гэдэл одоо ихтэй болно те. Тэгэхээр чин нөгөө нэг хичээл номондоо хийх цагаа ч юм уу жоохон ингэж сулруулад байх ч юм уу те. Тэгээ маш олон хүмүүс байгаа учраас маш олон хүмүүсийн үзэл бодлыг бас сонсно гэсэн. Яа гэвэл нөгөө шинээр ирчингууд ч хүмүүс чи ингэж болно тэгэж болно гэд ингээд бас зөвлөгөө өгөх гээд байдаг. Мэдээж хэрэг сайхан сэтгэлийн үднэс зөвлөгөө өгөх гээд байгаа боловч заримдаа тэр нь бас
бидний амьдралд бас яг уусаж сууж өгөхгүй тий. Тэгэхээр нөгөө зарим нэг зүйл дээр тусламж авах зөвлөгөө авах хэдий ч гэлээ гэсэндээ яг өөрийнхөө гол фокуслахандаа фокуслол аюул гэн зүгээр юм шиг тий. Битээр бол яг зүгээр л мэдэхгүй тийм газар очсон. Тэгээд дараа нөгөө маань нөхөр суулгад төсөөд нүүж ирэхэд ийм давуу талч байт юм байна, сул талч байт юм байна л гэж зүгээр олж авсан. Тэгэхээр та хэд маань бас юу ч гэсэн хэрэг болж магадгүй шүү дээ тий. Одоо тийм энэ тэтгэлэггүй сурна гэж байгаа юм чи угаасаа л ч ажиллана. Тий. Угаасаа л ажиллаж мөнгө хийж сургалтын төлбөрөө төлнө. Угаасаа л ажиллана гэдэг нь өөрөө чи угаасаа л хараар ажиллана. Угаасаа л бэлэн мөнгөөр ажиллахаас өөр арга байхгүй. Яг хуу сургууль дээр одоо нөгөө кампус дээр ажил байдаг л та. Тэгээ кампус дээр байдаг ажлууд нь өөрснөө айгүй нийттэй. Маш бага. Тэгээ нөгөө 20-20-с тийш цаг ажиллаж болохгүй гэдэг чинь яг нэг юм 2 орон цагтай. Тийм болчиход байдаг те. Тэгэхээр нөгөө яг уу одоо Японоос ирж байгаа ч юм уу ингээл төлбөр мөлбөртөө санаа зовхгүй те. Араб энэ төр оюутнууд бол тэр бол зөгтөг. Яагаад гэх юм бол тэд нэр зүгээр туршлага хөрөмтлүүлж байгаа. Зөвхөн хилээ сайжруулах байгаа те. Нөгөө волонтер маягаар ажиллах байгаа учраас тэднэрт бол болдог те. Тэднэрт бол амар гоё ингээл экспириенс болоод өнгөрдөг бол бид монголчууд ч юм уу бидний хувьд бол тийм боломж бол тэр байдаггүй те. Юу зүгээр гараал те арай илүү нөгөө одоо жоохон салиун ахуйтай тэгсэн мөртлөө ингээд цаг нь ингээд ийм боломжийн ингээд тий наашид цаашаа болох хүйц байх юм бол биднэрт бол боломж үүсэж байгаа байхгүй тий. За тэгээ хотоо сонгох монгох тэгээ наашаа эрэхтэй ер нь юун дээр бэлтгэх үү анхаарах уу гэд ярьчлаа тий. Тэгэхээр нөгөө виза аваад визэндээ орсноос хойш нөгөө ямар ч байсан 3 сарын өмнө ирд болдог болохоор тий. Аль бол эртгийн ирээд мэдээж хэрэг ажиллаад сургалтын төлбөрөө 2 сар ч юм уу хийгээд сургалтын төлбөрөө хийгээд ингээд жоохон уучраа бол бас үгүй тийм хугацаа бол бас бид юм бэлээ тий. Тэгээд тулгаж ирсэн битээр 8 сарын дундуур тий. 8 сарын дундуур. Сарын өмнө ирсэн. Хичээл эхлэх чад байраа олоогүй ч юм уу. Битээр бол бас жоохон. За явах гэж байгаа юм чинь Монголдо жоохон байж байгаад ингээ яв юм аа гэгээд битээр бол жоохон назгаарсан. Гэтэл яг үнэхээр зорих чаа сурах чаа байх юм бол төлбөрөө төлнө л гэж өөрсдөө мэдж байгаа тохиолдолд тий. Угаасаа виз чинь гарцж байгаа юм чи 3 сарын өмнө ороод ирэх бол хэрэгтэй юм чинь орж ирээд хичээлээ эхлэхээс өмнө шавхаад нэг 2 сар хагас ч юм уу ажиллаж явах бас боломж байд юм билээ шүү. Тэгж бас ажилтдаг хүүхдүүд бас байд юм билээ тий. Яг зөв. За тэгээд хотоо сонгочлоо. Мэдээж өөрөөсөө бодож байгаа тий. Олон монголчуудаа газар очих уу, зөвхөн монголчуудаа газар очих уу гэдгийг бас бодоод аль нэг хотоо сонгож болно. Юуны хувьд тэтгэлэггүй хүмүүсийн хувьд бас нэг боломж нь Америкт ирээд сургуульд очиод сургуулиасаа тэтгэлэг авч болдог. Тий. Одоо хичээл эхлэхээр яах вэ? Тий. Яг зөв. Тэрийг яг шууд яриад байв тий. За тэгээ. Хичээл эхлэхээр одоо чинь мэдээж хичээл эхлэхээр хамгийн түрүүнд сурах хүчүүд авах хэрэгтэй болно. За сурах хүчүүд нь тэгэл $200-аас бараг эхлэв шүү дээ тий. Нэг ном бол $200 гэж хэлнэ. За тэгээ мэдээж атусаар явдаг бол нөгөө пассентрийн аав гэл жижиг сажиг деталь юм айгүй бол. Машинаар явбал бас машиныхаа одоо нөгөө паркинг пермит авах хэрэгтэй. Тэр нь сарын бараг 150 ч лөө 200 ч лөө тий. Энэ удирлаар нь авдаг. Оюут ингээд удирлаар нь аваад 100 илүү нэг тийм доллар төлдөг гэсэн санагдчих. Гэх мэтлэн юмнууд аавн тэгээд тэр сургуулиас авдаг тэтгэлгүүдээ маш сайн судлах хэрэгтэй. Тий. Хоёулын хувьд бол жишээ нь ирээл гэсэн чинь гинтл толгой дээр за одоо ингээд төлбөрөөр $68,800 ихний үлрэлтийн төлбөр гэж орж ирсэн. Тий 9 сараас 12 сарын дундуур хүртэл буюу 3 сарын сургалтын төлбөр өрөө тэгж орж ирсэн тий. Тэнгууд нь ямар арга хэрэглэлээ. Тэгсэн чинь би мөнгөнд бэлэн биш. Хойлоо чинь нөгөө ажил дөнгөж эхлээгүйсэн. Тэгээд би ч бүр сандарсан одоо яах вэ? Суулаа болох уу? Чөлөө авах уу? Чөлөө авч ажиллах уу? Буцах санаа олж байгаагүй. Яах вэ гэж бүр өстой гайхал. Тэгээд нөгөө суулд ирээд хамгийн түрүүнд уулзсан хүнтэй очивол зад учир байдлаа хэлээд хөөцөлжсэн тэтгэлгүүд нь бүтэхгүй нэ. Ер нь бол бүтэхгүй юм шиг байна. Мөнгө төр орж ирэхгүй юм шиг байна. Би яах вэ гэдгсэн чинь. За чи манай тэр нэг ажилтнтай очиод уулз. Тэ. Чам тусаж магадгүй гэд. Тэгээ очисон чинь би очиж бүхчээр тайлбарсан чинь намайг сонсч байсан. За би бид бараг чам тусалж чадах байхаа. Биднэрт нэг юм jump start буюу нөгөө дөнгөж сурч эхэлж байгаа хүмүүс тусалдаг тийм юу байгаа гэд. Програм тийм тэтгэл байгаа би үзье. Тэгсэн чинь маргааш нь надлаа байшнаа. За бид нар чиний эхний удирдлагын төлбөрийг тэр чигтэн төлөхөр боллоо гэд. Тийм. Өөрөөсөө $1800 төлчихсэн. $5,000 тэтгэлэг өгсөн байхгүй. Тийм баха. Тэгээ өөрснөө ихэнхийн төлөө тэгээ бид нар өөрснөө жоо мөнгөний төлөө. Тэгээд нэг ихний үлрэл гэдэг чинь 3 сар хугацаа болж байгаа тийм. Тэгвэл тэр хооронд чинь өөрөө ажил болоод тийм ихнийхээ цалин байлинг аваад ингээд дараачих үлрэл дээр ингээд бэлэн болчихж байгаа тийм. Яг нөгөө байр маяны мөнгө төлбөртөө байраа төлөх хэмжээний мөнгөтэй байсан болохоор амжиргаагаа бол болгоцсон тийм. Тэгээд байр маяр хайгаад тэр хоорондоо тэгээ нөгөө нэг сургалтын төлбөр ч өөр амар том зардал болохоор
тэрийг ингээд чанга бөөн баяр те. Тэнгууд нь тухтай байраа хайж нэг байранд ороод те тэрэнд муухай энэ байх намаагүй. Тухайн үедээ чи нэг bedroom $1000 те юунаас Портландаас ингээд гараа явчихдаг. Гүүрний ингээд цааталт гэдэг. Ванкувер гэдэг нэг жижигхэн юм хотод те нэг юм яг тэ л амар хэцүү нейберхүүд одоо бодоход бол те амар тийм хэцүү нейберхүүдтэй орж ирсэн юм лээ. Тэгээд тэрэнд ороод тихой битээр бол баярлж байсан. Тэгээ зүгээр л ирээд байртаа болж байгаа тустаа гарч байгаад л амар баяртайс. Тэнгүүд манай хүн ч гэсэндээ тэтгэлэг одоо нэг том бүр улсын ингээд тэтгэлэг биш ч гэсэндээ зүгээр сургуулаас авч байгаа тийм тэтгэлэг авчиж байгаа. Эхлэлтэй эхлүүлчихэж байгаа болохоор санаа амар байгаад те хичээлдээ анхаарыг шин зөвлөдтэй ингээ анхаарыг гээд те тэр хоорондоо бас ажил хайгаад те тэр миний хувьд болохоор бас шууд нөгөө хоёлоо хүн зэрэг сураал зэрэг ажиллана гэж хэлсэн бол угаасаа бүр шал өөр чиглэлд явахаар болчихж байгаа шүү дээ те тэнгууд нь би бас шууд гэрийнхээ ойрхон ажил хай тэр чин дундаа нэг машинтай байсан болохоор би угаасаа хол явж чадахгүй манай нөх хичээлд явахын тулд машинаа хэрэглэнэ тэнгууд би гэрийнхээ хажууд л ажилд орно гэх. Тэгэл яг гэрээсээ нэг 10-15 минут халахдаг газар л ингээд ажил хайсан тий. Тэгээд нэг газар нэг 5 газар орж үзээд тий. Тэгээд би угаасаа нэг үнэнгээл хэлнэ ажилд орохын тулд. Тэгээд би ингээд хараар ажиллана. Миний цалин кэшэр өгч болох уу гэж асуугаад тэгээд нэг 4-5 газараас яасан чинь тавтахтны аавал бүтэн сайнд нь ажилд орсон. Энд угаасаа ажиллах хүч аягүй хэцүү байдаг. Тэгээд хүмүүс ажиллагаа болоод угаасаа хийдэггүй залхуу байдаг бас хүмүүс. Тэнгууд тэгээд яг ажиллах хэрэггүй ч байсан ч гэсэндээ чи өөрөө ажилласаг ажлыг гэх юм бол хүн бол дуртай л зөвшөөрнө. Тэгээд нэг бүтэн сайнд нь ажилд ороод те. Тэгээд нэг 9-ийнхаа дараа сар гарангийн дараачаас руу ингээд ажилд ороод ажиллаад эхэлсэн. Тэгээд манай хүн өвөл олонгууд нь хичээлээ тэр удирдалтаа ингээд хайтахан сурч дуусгачаад тэгээ өглөөс нэг амралтынхаа үеэр ажил хаагаад ажилд ороод тэгээд явчихсан те. Тэгж орчихсан тэгэл нэг учраа болчихоо те хоёул ажилтаа бол ирэхээр. Хоёул ажилтаа бол ирэхээр тэгэл угаасаа бүх юм болоо. Тэгээд би нөгөө сургуулийн төлөвлөлийн талаар ярьжсэн. Тэрнээс гадна одоо economic hardship буюу сургалтын төлбөр төлөхөд хүндрэлтэй байгаа үед нь тэгээд зүгээр сургуулаас нь сард $1000 өгдөг тийм тэтгэл байт юм билээ. Тэгээд нөгөө нэг факультинд ямар юунаас шалтгаалаад хилцээс шалтгаалаад өөр тийм тэтгэлүүд гарч ирдэг. Би тэрийг авч ирсэн юм байна. Өөр бас нөгөө олон улсын оюутнууд зориулсан юм. Олон улсуудын оюутнуудад зөвхөн өгдөг тухайн улсынхаа соёлыг сурталчлахад тийм тэрэнд нь зориулж тийм тэтгэлэг өгд юм билээ. Тэр нь болохоор тэр тэтгэлгийг хэрвээ авах юм бол одоо чи Монголоо нэг сард 1-2 удаа нэг өөр хүмүүс сурчилдаг ч юм уу те нэг презентацийн тавьдаг ч юм уу те. Юу ядаас те олон бас оюутны хүмүүсд хоорондоо орж өрсөлдөж олон улсын оюутнууд өрсөлдөж. Тэр нь бас тийм тэтгэлэг байт юм билээ. Тэгээ тэрнээс гадна тэгэл нэг өөр ингээл байж хахад ингээл нэг хүн ирээл $1000 тэтгэлэг өгмөр байна. Хин дөхөө оюутнууд бичвэрнтэй материалуудаа явуулаарай гэл те. Тиймэрхүү тэтгэлүүд ер нь айгүй гарч ирдэг тийм боломжууд бас ирсний дараа сургуулиасаа бас явдаг шүү. Тэгэхээр тэр нөгөө нэг ирсний хатаараа тэтгэлэггүй юм чинь одоо 100% мөнгө төлөх юм байна гэдээ бас ингээд амар санаа зовх бас яг хэрэггүй юм байлээ те. Сургуулиасаа бас ингээд жижиг тэтгэлгүүд авсараагаад нөгөө нэг $6800 ямар ч байсан нэг одоо хөлрэлтэй 1800-ийн те нэг сартаа ингээд 1000 ч юм ингээд асуулаад тэгээд бас болт юм байлээ. Тэгээ бас нөгөө төлбөрөө бас асуулах бас нэг өөр аргууд байгаа те. Хоёлаа ч нөгөө юуг ашиглаж байсан шүү дээ. Зарим үед ч нөгөө 3 сараар үлрэлтэй мөнгө төлнө гэдэг юм уу. Тэр чинь ингээд айгүй хэцүү орноос ирсэн те доллар молрын зүрүү гэхээр битээр тест хэцүү байна гээл те тэгж ярьж хагаад сард нь төлбөрөө төлдөг болсон те. Тэгээ сард нь төлбөрөө төлж байгаа яаж байгаа юм гэхээр нөгөө ажил хийгээл төлбөрөө өгч байгаа. Ажил хийгээл төлбөрөө өгч байгаа. Тэгэхээр айгүй юм нөгөө өөрсөндөө хариуцлагатай байгаад айгүй тусалтай. Тэгэхгүй цуглуулж байгаа л гээл тэгэхээр хүн чинь бас хайрхшаал те гээд ах магадaltaй юм шиг. Нэг талд нь бас нөгөө эрүүл мэндийн даатгал байсан шүү дээ. Тий. Эрүүл мэндийн даатгал байсан. Тэг эрүүл мэндийн даатгалч угаасаа нөгөө сургуулиас нь бүр албан даатгал байдаг байхгүй. Тэг гэр бүлэрээ заавал авах хэрэгтэй интернэшнл байсан би тий. Улирлын 875 ч лөө. Тий. Улирлын $875 гэсэн санагдаад байна. Тийм тэр хацаалах тий. Яна одоо 6 жил өнгөрсөн чинь мартаад. Нэлийн дүнтэй. Тэгээд тэр үед нь яасан гэхээр нэгэнд $875 төлж чадахгүй юм чинь яаж болох вэ гэсэн чинь өөр даатгалтай байх хэрэгтэй гэд. Тэр нь ингээд нийцэх хэрэгтэй гэд. Тэгэхээр энэ хоёулаа нэг хямдхан даатгал $50 жилүү даатгал аваад сарын тэрийг аваачаад үзүүлээд би ийм даатгалтай надад чинь би авмааргүй юм гэд. Тэгээд тэрийг бас асуужсэн. Тэр бас айгүй том. Одоо ингэ эргээ бодоход тэр үед бол амар чухал санагдчихсэн тий. Тэгэхээр улирлын 800 гэхээр чи ингээд 1 жилийн төлбөр гэхээр чин 3-аар үржүүлэхэд чи хэдий $2500 асууж байгаа байхгүй сургалтын төлбөрөөс тий. Тэгэхээр чи нөгөө нэг юу гэдэг лээ 1 жилийн мастерын тэтгэлэг чинь одоо Портланд очиж 21,000
хэдэн зуун жилийн байсан тий. Тэгэхээр тэрнээс чинь бас ингээд $2,000 асуулаад баг цагаар нөгөө эхлэлтийнх 5,000 гэж ингээд асуулахаар чинь сар төлөх маань хамаагүй багасаад ирж байгаа байхгүй тий. Жижигхэн юм шиг мөртлөө. Тий. Маш чухал. Тийм байт юм байлээ. Тэгээд бас ирцний дараа хүүхдтэй ирж байгаа хүмүүсийн хувьд хүүхдийн сургууль цэцэрлэг бас аюул чухал тий. Яг зөв. Сургуулаасаа бас хүүхдийнхаа төлбөрийг төлөвлөх тэтгэлэг бас авч болд юм байл. Тийм. Тэр болохоор нөгөө хүүхдтэй оюутнуудтай зориулсан сургуулийн тэтгэлэг байдаг байхгүй. Тэр нь болохоор сургууль дотроо цэцэрлэгтэй тэрэнд нь хүүхдүүдийг нь харж болно. Эсвэл сургуулиас гадуурх өөр цэцэрлэгт явж байгаа оюутны хүүхдүүд байвал тэр хүүхдийн сургуулийн төлбөрийн 50% cover хийж болно гэсэн нэг тийм гас гоё төлөв байгаад. Тэгээ манай хүүчин 4 настай байсан юм чинь сарын $1,000 цэцэрлэгт явдаг лөө дээ тий. 900 тий. Тэгээ 50% буюу 500-ын сургуулиас төлжсэн. Тэр бас амар том чухал. Амар чухал тий шүү дээ. 5 нас хүртэл. Тэгээ 5 нас хүрчих юм бол киндергартен бэлтгэл анги гээл тэгээд бэлтгэл анги гэдэг нөгөө улсын сургуулиуд нь энд болохоор 5 наснаас эхлээд явчихдаг киндергартен гэдэг тий. Тэгээ нөгөө нэг гоё. Нөгөө тий сургууль. Тийм тэгэхээр өнгөө болоод явчихсан. Тэгээ сургууль тарсны дараа бас нөгөө нэг сургууль тарсны дараах бас нэг хөрхэн програмууд байдаг. Тэгэхээр нэг 5:30 хүртэл 6 хүртэл хүүхдээ харуулад зүгээр ингээ хүүхдүүд нь заал маалтанд ингээ боглоод ээждэг. Тиймэрхүү бас хөтөлбөрүүд бас байдаг. Тэрэнд нь хамруулаад бүртгүүлчих юм бол тэгээ бэж хэдэн тий. Тэгээ мэдээж хэрэг хүүхд чинь 5-аас дээш настай хам бол асуудалгүй, доош настай хам бол тэгээ нөгөө сургалтын төлбөр бол угаасаа янз янзын төлбөртэй байгаа. Битэрийн олж авсан болохоор $1,000 киндер кэр гэдээ байсан нэг тийм сүлжээ цэцэрлэг байсан. Манай гэртээ хамгийн ойрхон нь бас хамгийн боломжийн бас яг вэ ядуу оюутнууд байсан юм гайвууд нөхчийг л тохоо үед тийм шүү дээ. зүсгсэн л ухаантай тий. Улаан цай очингууд ингээл хэдэн хүн сууж байгаа сонин зэрэг чадахгүй байгаа хүүхдэд. Тийм хүүхдээ бол бас тэгвэл юм байлээ тий. Тийм бас янз зингэр мэртэй хардаг бас бүр нэг амар жоохон айхтар цэцэрлэгүүд бол бас байд юм билээ очиж үзчихсэн тий. Тэгээд тэгж сургуулиасаа тэтгэлгүүд аваад тэгж бит хоёр бол болгож ирсэн юм байна. Хүүхдийнхаа төлбөрийг бас өөрсдийнхөө төлбөрийг тий. За тэгэл нэг ажиллаа хийгээд эхэлсэн, хоёулаа ажилласан, нэгээ туслаа явж байгаа үед бол тэгээд ер нь очин олдчихын дөө тий. Ер нь нэг удахгүй очин олдоод гайгүй очин. За хичээл сургуулийн хувьд бол мэдээж хичээл айгүй чухал. Миний зүгээр нэг анзаарсан юм нь одоо ингээ анзаарсан юм нь би ирээд нэг өдрөөр нь ажил хийсэн учраас угаасаа би орой анги авахаас өөр аргагүйсэн тий. Тэг би орой ангид л авъя, орой анги болохмоор байна гэж хүссээр байгаа л гуйсаар гал орой анги болгосон гэсэн чи үгүй олон улсын оюутан ч өдрийн анги байх хэрэгтэй шүү дээ гэж надаас айгүйх тэгж нөгөө хүмүүс нь сургалтын албанд тэгжсэн. Тэгээ би үгүй би өдөр хүүхдээ харах хэрэгтэй надад өөр арга байхгүй гэсээр гал орой анги болгодог байхгүй. Тэгсэн чинь орой ангид яваад орсон чинь дан Америкчууд суудаг. Тэг нөгөө өдрөөр ажилтаа Америкчууд чинь нөгөөс мастер сурч байгаа. Тэг орой ангиар сурд юм байна л да. Тэгсэн чи би ганцаархан олон улсын оюутан дан Америкчууд орсон. Тэгээ тэдний дээр сурж байгаа, юм хийж байгаа хурд маш хурдан. Тэгээ бүх юм юм өөр калчертай. Тэр нэг айгу гоё байсан. Тэгээ нөгөө би анхандаа бүр ингээл юусэн бүр яг нөгөө төрцөн төлөх шиг байж байгаад тэгээ сүүлдээ ингээд сураад тасаад гэсэн. Тэгээд дараа нь ингээд заримдаа багш нар тэлдэгсэн байхгүй. Таваа чи заавал орой ингээд ингэж үл үзэхгүйгээр чи өдрийн ингээд өөртөө адилхан оюутнуудтай сууж болно шүү дээ. Олон улсын оюутнууд өдөр сурдаг. Тэгсэн чи өдрийн ингээд хамаадан олон улсын оюутан сурдаг. Тэгээ хамаагүй удаан ярьдаг сургалтын систем арай зөөлөх тийм бисэн байгаа байхгүй. Тэгсэн чинь би амар хурдтай ангид нэг удирцсан. Гэхдээ эргээ харахаар тэр тэнд би маш олон Америкчуудтай найзалж маш олон Америкчуудаас янз юм зөвхөн хичээлтэй болно биш те. Маш олон тэр хүмүүсийн юм хийж байгаа арга барил гэл маш олон зүйлийг сурч байгаа шүү дээ. Найзлах хөрлөөл те. Тэр нь бол амар чухал том давуу тал байсан юм шиг. Тэгээ сохорсон биш зашиг. Яг зөв сохорсон биш зашиг болоод айгүй гоё тийм гоё экспириенс гоё туршлага тэгж авсан шүү. Таад маань тэгээд одоо мастерт ирэхээр болоод өдрийн ангид ороод баахан Азууд дунд ингээд те сурч байгаа нэг ялгаагүй учраас яг л Америкчуудаа найзлж нөхшлийг гэх юм бол бас манай нөхшөг тийм арга эргэлж болох нэ. Битээр бол мэдгүй л дахиж ороод юм болцсон те. Тэгэл байх уу. Бит хоёрч гэж те миний хайралтаа. Бич биш л те гэдэг амар инээдтэй. За одоо хоёлаа чинь дутуу орхисон юм миний хари юу вэ? Нэмж ярмаар юм байна уу? За ерөнхийдөө бол тэгээд л ер нь болчихно. Ер нь тиймэрхүү зүйлсүүдийг л анхаарсан байхад заавал тэтгэлэг гэхгүйгээр ер нь болдог шүү, тийм ээ. Тийм болдог шүү. Мэдээж хэрэг тийм шүүсээ чинь бол жоохон шахна. Тэгтээ юу. Тэгээ миний нөгөө нэг орой 4:30-аас 5:30-аас хичээлд явдсан тий. Өглөө нь хүргэлтээ их гээд гарна. Яа тэгэл хүргэлтээ ажиллаж байгаа. Тий. Хүргэлтээ ажиллаж ирт эхэлдэг тий. Тий. Ерөөсөө
нэг чухал юм хоёлаа ярих хэрэгтэй байна. Тэр бол одоо харин мартаад тах шиг байна. чи тэр харилцаанд энэ үедээ яаж нөлөөжсөн бэлээ гэдэг хоёлаа ярих гэж хэлсэн шүү дээ. За мэдээж хэцүүгийн хувьд хэцүү. За өглөө би эрт гараад ажиллаа хийчихэд 5:40 жил эхлээд 9 өнгөрөөж дуусчих билүү. Тэгэл гэртээ нэг 10-11 цагт ирдэг гэсэн өдөр болгоо. Тэгэл ажлын 5 өдөр тэгэж явангуудаа хагас амтсанд хичээл хийн. Тэгээ хүүхдээ харна. Бэлэгтийг хардаг гэсэн. Хичээл өдрөө заавал хичээлээ хийх ёстой. Хичээлээ хийгөө үед заавал хүүхдээ харах ёстой. Тэ. Ер нь бол ингээл хоёлаа бараг таарахгүй шүү дээ. Тийм. Битээр бол таарахгүй. Угаасаа нөгөө хагас амтны санд нөхөр хүүхдээ харж байгаа үед чи 2 өдөр хүүхдийн цэцэрлэг амар чинь. Тэгэхээр тэр өдрөө чинь би ажиллах ёстой. Маань нөхөр хүүхдээ харна. Тэг ингээ гэрийн даалгавар байна тий. Тэгээд ядчих нөгөө 5:30-аас хичээлдээ авчид орой 9:30 гэж тараа гэртээ ирэхсээр 10:30 болдог. Тэгээ орж нэг жоохон аяг цай угаал тэг зам нэр санаа гэж аваад за хайнуудад даалгавар хийх хэрэгтэй гэд. Угаасаа ингээ гэрийн даалгавар тэр хийх юм бол амар их. Тэгээд орой ингээ шүн 1-2 хүртэлтэй найргүй шахав. Тэгээ өглөө нь босоод 6 цагт босоод ингээ ажилтаа. Ингээ бодоход яг тийм 2 жил өнгөрсөн тий. Гэтэ хэдийгээр тийм завгүй жилүүд байсан ч гэсэндээ хоёлаа маш их ярьдаг гэсэн тий. Нөгөө хоорондоо маш хуцаар ярьдаг. Дандаа цуг биеэрээ байхгүй ч гэсэндээ. Тэр чинь дөнгөж нөгөө iPod AirPod дөнгөж гараад тий. Тэгээд хоёлаа авцаа. Би ажил хөрөлтийгээ явж байхдаа бас нөгөө ярих завтай байдаг болохоор яриад чи нөгөө ажиллаж явах хугацаанд бас завтай байна. Би өдрөө нөгөө нэг ресторанд ажилладаг байсан болохоор юу яадаг гэсэн. Нэгээс 20 орон цааны цаг аангууд яг тэр үед нь хоёлаа ингэж ярина тий. Тэгэл тэр үедээ илүү гүнзгий юмнууд ярьдаг, илүү өөрснийхөө төсвүүдийг хоорондоо уулздаг, илүү гүнзгий яриануудыг хийдэг байсан юм шиг санагддаг надад. Тэгээд тэрнээс гадна нөгөө хоёлаа би одоо чинь хөрөлтийгээд машин бариад өдөржингөө явдаг байсан болохоор айгүй олон тийм ном, подкаст сонсдог байсан. Тэр бас айгүй чухал. Би одоо ингээ эргээ харахаар мастераас сурсан зүйлээсээ барыг илүү их зүйлийг би подкастнаас сурсан шиг санагддаг байхгүй. Эсвэл сонсдог одоо аудио юмнаас амар хүнд өөр перспектив өгдөг байхгүй. Тэглүү яах вэ? Тэгээд тэр талаараа хоёлаа бас маш их ярилцдаг байсан тий. Сонссон талаар, сонсон номныхоо талаар тий. Тэгэл ерөөсөө яг л нэг тийм 2 жилийн хугацаанд зөвхөн хичээл ном гэхээсээ илүүтэйгээр бас хувийн хөгжил нь өөрөө тий. Маш өөрчлөлт шатнд ингэж авчиж өгч байгаа. Өөрснийгөө нөгөө нэг юм яхахгүй нөгөө өөрснийгөө сайн дураараа юм буланчхаж байгаа байхгүй тий. Ямар сонголтгүй нэг л сонголт байгаа. Ерөөсөө давж гарах гэдэг сонголт л байсан. Бууж өгөх гэдэг сонголт угаасаа байгаагүй тий. Тэгээ тэр нь өөрөө харилцаанд айгүй эргээр сайн нөлөөсөн юм шиг санагддаг юм бол. Миний хувьд бол яг л тэгдэгс чинь нөгөө нэг цаг өдөрт ингээл ярьчин тэг би чи ярих дуртай юм чинь. Тэгэл ингээл сайхан ярина тий нөгөө нэг сурхаа болчлоо тий тэгэнгүүт ингээд шууд нөгөө миний англиний төвшин тухай угаасаа тийм амар сайн байгаагүй тий дөнгөжл нөгөө нэг ажилд ороод нэг өөрийгөө яах вэ хүү гэдэг тэгэл байсан болохоор тэгэнгүүт нөгөө бүр англи хэлтэй шууд 100% ингээд ном уншаал хит хитээр уншаад бас чаддгүй байсан тухайд тэгэнгүүт нь зүгээр ингээд ажиллаад ресторанд ингээд ажиллаад хамбал амар зэвэрх юм байна гэдгийг бол бүр шууд ойлгож байсан учраас Монголоос яаж хийж байгаа зөндөө олон номнууд багцаар нь авчираад тэгээд яг ажлынхаа 7 хоногийн 6 өдөр ажиллаж байгаа юм. 7 хоногт нэг ном уншдаг тийм дадалтай болоод өөрийгөө ингээд шахаад тухайн үед тэр дадлыг суулгаж байсан. Тэгээ нөгөө нэг за ном чаах тэгээд тэгээд нөгөө номоо уншиж штэ. Тэгээ уншиж чинь тэгэхээр чи нөгөө тэрийг ярих хэрэгтэй байгаа штэ. Тэнгууд нөгөө өдөр нөгөө нөхөртөөгөө ингээд цааны цагаараа ингээд ярина. Тэгэхээр нөгөө нэг хоол хийгээ зогсож явахдаа ч юм уу айгүйх бод чинь тэрийг ингээд өөрөө бодоод тунгаагаад тэгчээ тэрийг ингээд нөхөртөөгөө яриад ингээд хоорондоо хоёлоо сурсан мэдсэнүүдээ хуваалцаад тий. Тэгээд ирсэн чинь битүүрийн харилцаа яг нэг чиглэл рүү явж байгаа. Гэтэ өөр өөрийнхөө үүрэгтэй оролцож байгаа хэрнээ бас харилцаагаа айгүй гүнзгэрүүлж чадчихсан. Айгүй юм чухал 2-3 жил бас айгүй өнгөрч ирсэн юм шиг санагддаг тий. Тий. Тэгээд харилцаа бол тийм байсан. Нэлээд сайхан гүнзгэрүүлээ. Би бинийг ойлгодог болоод нэг хамтдаа хэцүү зүйлүүдэд давж гараад тий уулзахгүй байгаа ч гэсэндээ би бинийг ингээд дэмжиж ингээд чадчихсан болохоор битээрт бол сайнаар нөлөөсөн. Гэтэ сайнаар бас нөлөөлөөгүй бас хүмүүс бас байсан билээ тий. Жишээ нь танаа ингээд нэг залуу байсан ш Роберт таагуур уулзчихсан чинь нэг түүхээс штэ. Тийм дэлгүй яг мэдээж нөгөө амарчуудын хувьд л манай амарчууд л ярьжсэн л та. Тэг ингээл нөгөө ажилтай тэгэл өдөр нь ажилтай шөнө хичээлтэй ингээл баян явж байгаа шүү дээ. Тэр 2 жил дотор бол харилцааны хувьд зарим хүмүүс их мэдээж сафр хийдэг те. Манай тэр Америк найз угаасаа бүр ингээд бүх юм давхцсан. Тэр 1-2 жилд те мэдээж одоо их нэртэй хэдүүд хилэн цаг зам зарцуулж чадаагүй эсвэл их нэрийг салж байсан те. Салчлаа гэдэг айгуу гүнхтэй нэг тэгж уулзчихсан те. Тэг битэрийн хувьд бол нөгөө
битүүрийн хувьд цаад байх юм байхгүй. Миний айл надад айгүй хилдэг байсан л да. Тэгээд мэдээж хэрэг би бол яхав те нэг мөн элзрэн амтнд хэрж байгаа штэ Америкт чинь те нэг хүний газар одоо хэцүү хүнийх амар хүнд ажил биш л те одоо бодоход бол инээдтэй л ажил те тэгээ тухайн үедээ бол нөгөө нэг эго онтер гарч ирэл унж чадахгүй те аяг тавг угаа харж амар хэцүү те тэгэл нөгөө нөхөртөө уйлаад ч юм уу энэ ажил дээр намайг тэглээ энэ хэцүү байна тэр юм байна те шудраг бос байна гэл ингээ нөгөө нэг вент хийх хэрэгцээ гардаг тэр үед нөгөө нэг би бинийг аягүй сайн сосож өгөх хэрэгцээ байдаг тэгэхгүй solution хэлээд ахаар бас айгүй болдгоо юм билээ те тэг миний харин нөгөө нэг айгүй сайн байсан зүйл нь болохоор надад нөгөө сануулдаг л байсан л та энэ нь бол зүгээр ингээ төр зур яах шүү байраа те айгүй юм төр хугацааны temporary гэдгийг айгүй сануулдаг байсан те тэг сануулж байгаарэ гэж бас өөрөө ч хүсэлтэй байсан дагуу те тэгээ temporary нөгөө төр зур яах шүү гэж бодож байгаа нь өөрөө ямар нэг юм тавж гарахад айгүй хэлбэр болгочих жоо те энэ бол дуусна те энэ тухад босч те гэж бодож байгаа учраас хичнээн хүнд зүйлс байсан ч гэсэн даваад гарах тамархан те чи яг нөгөө нэг Америкт ирсэн ч юм уу өөр гадаад ч юм очсон нэг зорилго тавьсан за энэ түрээд л явъя гэд дундаа ороод явж иж магадгүй шүү дээ сонсож байгаа хүмүүсийн маань хин нэг нь те тэгэхээр одоо таны явж байгаа зам ч юм уу те айгүй юм төр зурх шүү те даваад гарвал илүү гоё ингээд сайхан цэлгэр уудан тал таныг хүлээж байгаа шүү л гэж хэлмээр байна те тэлгүй яах вэ за ямар ч гэсэн энэ хүнд хүртэл бол зөндөө л юм ярих шиг бол ямар ч гэсэн цагийн бараг подкаст болчлаа тэгээд энэ хүрээд ингээд подкаст өндөрлөх үү миний ярьд нэмж хэлмээр байгаа ярмаар байгаа юм байгаа юм болоо нэмж хэлэх юм гэвэл за ер нь бол тийм ер нь бол өөрснийгөө сорих нь ер нь эцэж буруудахгүй шүү тий заавал тэтгэлэг энэ төрөй цаг хугацаа алдахгүйгээр боломжтой санагчээвэл хичээгээд үзээрэй болдог шүү болохгүй юм гэж юусоо байхгүй шүү тий гэж л одоо залуучуудыгаа уриалъя да тэгээ гадагшаа сураад өөрснийгөө тэгэж сайн дураараа өөрснийгөө буланд шахаж өөрснийгөө сорж байгаа нь өөрөө маш сайн үр дүнд хүргэдэг шүү тий гэдгийг хэлмээр байна да тий за харин ямар ч байсан нөгөө нэг даваана маань асуусан байсан 5 хүүхэдтэй тэгээ 5 хүүхэдтэйгээ очиж одоо виз гарах болов эсвэл ирж одоо сурч болох болов гэдэг юм чийс асуусан байсан. Тэгээ тэрэнд нь хариулахад нөгөө би нэг өнгөрсөн 11 илүү 12 сард нэг ганаа гэдэг нэг хичээн сургалтанд суусан байхгүй юу. Тэгээ энэ хүүхдүүдээ Америкт яаж одоо Америкт амьдарч байгаа хүмүүс хүүхдүүдээ яаж Америкийн топ сургуулиуд оруулах вэ гэд өөрөө болохоор айгүй мундаг хич хүүхдүүдэд тэгээд зөндөө олон сайн сургуулиудад ингээ оруулсан. Тийм ихчтэй туршлагаа хуваалцаад тэгээ би тэн дээр нэг ахтаа таарсан байхгүй юу. Тэсн чи тэр ах болохоор 4 хүүхэдтэй. Тэгээ 4 хүүхэдтэй аваад сая өнгөрсөн намрын програмд ирсэн гээд 11 сард би уулзаж байгаа байхгүй юу. 11 сар минь сүүл 12 сар ихэр ч юм уу тэр хавцал ямар ч үсэн уулзсан. Тэсн чин 4 хүүхэдтэйгээ ихнэрээ давуулаад ингээд зургуулаа ирсэн байлээ. Тэгэхээр даваанаад маань ч гэсэндээ боломж байгаа гэж бол харж байна тэгээ тэр ах болохоор юу яасан бэлээ ковид энэ төр гараад тэгээд угаасаа нөгөө нэг ажил нь гэрээсээ энэ төр ажиллаад эхэлж байгаа болохоор тэр үед нас топ моплоо бэлдээд тэгээ сургууль мургуулаас урилга авч хөөцөлтөө тэгээ сая нөгөө нэг хэл гаал нийтгэж ч юм уу тэг хүсэлт энэ төр өгсөн байжгаад тэгээ визэндээ ороод аваад тэгээд ирсэн одоо энэ хүүхдүүдээ харжаад титан сургууль мургуул төгсөн ингээд сонирхцсан ингээд явж илээ тэгэхээр 100% бол тэг бүр 100% гэж хэлж чадахгүй ч гэсэндээ 4 хүүхэдтэй хүн ирж болж байгаа юм чинь 5 хүүхэдтэй давуулаад ирэхэд бол боломж байгаа хаа. Тэгээ бас хүүхдүүд нь том болсон болохоор хувийн сургууль гэхгүй бол одоо улсын гайгүй сайн ингээд нөгөө нэг одоо үнэлгээтэй сургуулиудыг хайж очиж байгаа тийм дүүрэгт нь очиж байгаа юм бол төлбөргүй хүүхдүүдээ сургаж болно. Хамгийн гол нь тэр бага хүүхдийн л цэцэрлэгийн төлбөр гэж юм гарч ирэх байхаа тий. Тэгэхээр том хүүхдүүд нь бол асуудалгүй улсын сургуульд явчих юм чинь зүгээрээ тий. Тэгэхээр боломж байгаа шүү л гэж хэлмээр байна. Тий. За энэ хүрээд өнөөдрийн маань дугаар өндөрлж байна. Тэгээд өнөөдрийн дугаар маань барагтаал 80% нь бол харилцаатай нэг холбоотой бол байсангүй. Тэгээ нэг хальт нэг шигтгээд нэг ганц нэг харилцааны юмнууд бол хэллээ тий. Тэгээд хамгийн гол нь хос хоёр хоёлаа хамтдаа нэг зүг рүү хараад явж хахад би бинийгээ түшиж тулаад явж хахад бол хүрхгүй зорихгүй газар гэж бол байхгүй. Тийм болохоор би бинтэйгээ өөрийнхөө хүсэл зорилго яагаад хийх гэж байгаа гэдгийг нэлен далангуу нийн үгүй шудраг ингээд ярилцж байгаарэ гэж та хэдээсээ хүсье. Тэгээд өнөөдрийн маань дугаар таалагдсан бол лайк, шеэр хийгээд комент үлдээгээрээ бас subscribe хийхээ битээ мартаарай. Тэгээд эх 7 хоногт миний соло дугаараар уулзлаа. Түр баяр таа.